Одоо бидний зогсож байгаа газар бол Хэмрэ яваагаа хотог өндөр сумын баруун үр зүгт байдаг. Сэлэн мөрний хөөн дээр байгаа уул байна. Тэгээ бидний зогсож байгаа энэ бол яг Хэмрэ яваагаа нэрс аялал жуулчлалын бас нэг хүмүүс ирээ зураг авахлахтай үзэж харах нэг чиглэл. За энэ дээрээс хотог өндөр сумын ерөнхий байдал тийм үү. За тэгээ ингээд бидний одоо шүтж яадаг намны хайрхан хотог өндөр уул юм уу. Ингээд ацын нуруу гээд ингээд сэлэн мөр ингээд бүгд байгаа. Харагддаг байхгүй ерөнхий төлөв харагдана. А дээрээс нь энэ хойно болохоор хотог өндөр сумын хогийн цэг байгаа. Төвлөрсөн хогийн цэг. За энийг бол өнгөрсөн жил бид Баатрон гэдэг Баатрон тур компани болохоор нийгмийн хариуцлагын хүрээнд янзалсан. Одоо энэчнээс ингээ харахад энэ толгой тэр чигээр хогийн цэг байсан байхгүй юу? Энэ хоошоогоо энэ хэдэн хайдаас майдаас ингээ тэр чигээр хогийн цэг ингээ харагддаг байсан. А тэрийг ингээд хэдүүлээ яриад энэ бас нэг аялал жуулчны Баатаронгийн хүмүүс бас ирэн тийм үү. Хотог өндөр суманд ирсэн хүмүүс ч гэсэн энэ дээр гардаг. Тийм болохоор ярьж ягаад энэ толгоогоор тасалбар болгоод саатлын нуул ингээд цэвэрлээд за нэг 27-8 га байсан. Яг ингээд ерөнхийд нүүцэн. Ингээд бүр ингээд томоор нь ингээд жижиг хог ингээд овоолоод асгасныг хасах юм бол маш их талбай эзэлсэн байсан байхгүй юу? Манай хог. Тэнгүү тэрийг ингээд ярьж ягаад багасгаад нэг 2 га орчим газар ингээд багасгачаад байгаа. Үндсэндээ бол нэг 10% руу оруулаад байгаа гэсэн үг. За ер нь бол нөгөө хогийн цэгийнх нь байрлал хамгийн буруу байрлалтай байсан. Салхиныхаа дээр чиглэлтэй. Тэгэд маш их шаталтай явагддаг. За тэгээ шаталтаас үүдэлтэй сумын төврөгөө бол одоо маш их хутаа орж ирж байгаа ийм байрлалтай байсан. Тэгээд юун төрөнд бол яг эндээс гараад байгаа нийт хог хаягдлыг нь харахад ихэвчлэн хатуу хог хаягдал, хүнсний хог хаягдал бол харьцангуй бага гард юм лээ. За тэгэхээр хог хаягдлын английн алгалтыг нийт сумынхаа хэмжээнд хийж өгвөл хамгийн түрүүнд шаардлагатай санагдсан. Хогийг бол хэд нэг сар болоо ч юм уу тэг ингээл янзлаад байд. Тэгээ яг нэг менежментийн чиглэлийн байхгүй болохоор одоо энэ яг хогны чиглэлийн менежментийн хүн байгаа болохоор ер нь цаашдаа энэ Монгол улсын хэмжээнд сум баг те аймаг хогоо ер нь яаж боловсруулж яаж авч явахыг гэсэн чиглэлийн минь одоо ерөнхийдөө хэдүүлээ хамтарч ярилцаад гарц гаргалгаа нь юу байгаа юм те цаашдаа хогоо яаж боловсруулах юм уу тийм үү энэ чиглэлийн юм бас ярилцъя. Тэгээд ерөнхийдөө ийм нөхцөл байдалтай манай хотог өндөр сумын хогийн цэг бол ийм байдалтай маш их хөрөнгө зарж байгаа цаг гаргаж байгаа тийм үү эргүүлээд энэ салхитай нөхцөлд бол одоо энэ нөө гялгар утмууд бол одоо ингээд эргээ сумын төв рүү ордог. Төлөвлөлтийн хувьд бол бас яг алдаатай байхгүй. Салхиныхаа дээр манай сумын хогийн цэг байрладаг, үйлдвэрийн оройн байрладаг ийм болчиход байгаа. Тэгээ энийг бол ер нь цаашдаа яаж авч явахын талаар нь одоо мэрэгжлийн хүмүүсээс бас зөвлөгөө авах тийм энэ чиглэлээр хамтрыг гэсэн юм бодолтой байгаа. За хог хаягдлын хувьд бол одоо английн алгалтыг бий болгох боломжтой болсон байгаа. Хуучин бол ер нь бол хогны англи нь өөрөө тухайн улс оронд ямар үйлдвэр илүү хөгжсөн бэ тэрэн дээр үндэслэж явдаг байгаа. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн манай улсын хэмжээнд 30 орчим дахин боловсруулах үйлдвэртэй болсон байгаа. Тэгэхээр хогоо англиад хэлэх юм бол хогоо цуглуулад тэр үйлдвэрүүдийн түүхийн эдийг бэлтгэх юм боломж бий болсон байгаа. Тэгэхээр одоо ингээд энэ суманд маань хүн ам ингээд нэмэгдэх тусам дагаал бас хогны асуудал маань яригдах болно. Тэгэхээр энэ дээр бол одоо яг энэ үйлдвэрийн үйл ажиллагаан дээр тулгуурлаад хогны ангиллуудыг бол хийгээд явах юм бол хамгийн багадаа нэг 20-30% хогныхаа асуудлыг хогоо бууруулах юм боломж бол харагдаж байна.